Ардчилсан шинэ үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан улсын их хурлын тамгын газраас зохион байгуулсан үндэсний бүхэн барилдаан өнөөдөр болов. Бүхэн барилдааны эхэнд улсын их хурлын дэд дарга гончигд орж үгэлсэн. Тэрээр нийт монголчуудаа ардчилсан үндсэн хууль батлагдсны 23 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ард түмнийхээ хүсэл зориг сонголтыг баталгаажуулсан үндсэн хуулийг боловсруулж баталсан. Улсын баг хурлын гишүүд болон ардын их хурлын депутатуудад улсын их хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлв. Бүхэн барилдааны нээлтэд улсын их хурлын дэд дарга цог Монгол улсын их хурлаас зохион байгуулсан Гавьяат хуульч Чимдийн нэрэмж дуралдааны анхны шагналтан Монгол улсын Гавьяат хууч, улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцан, улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар, ардын хурлын депутатуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Барилдаанд улсын гарь дарагчаа, улсын зан Өсөхбаяр, улсын зан Баасан Дорж, улсын харцаг Оюнболд, улсын харцаг Бат Орших нарын улс аймгийн цолтой хүчит 224 бүх зодголоо. Тэмцээний үеэр Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 23 жилийн ойг тохиолдуулан улсын их хурлын даргын ивэлд ор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн шатарчдад шагнал гардуулах ёслол болж улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдбаатар гардуулсан юм. Мөн энэ үеэр улсын их хурлын дарга инх бол шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатрын холбоонд дурсгалын зураг гардууллаа. Энэ удаагийн барилдаанд улсын зан Баасан Дорж, улсын харцаг Оюнболд нар үзүүр түрүү булаалтаар шалгарч үлдснээс Булган аймгийн Бүрэг хангаа сумын уугуул улсын зан Баасан Дорж төрүүлж, Хинтээ аймгийн Өвөн дэлгэр сумын уугуул улсын харцаг Оюнболд үзүүрлээ. Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хуулийн 22 жилийн ойн үндэсний бүхийн барилдаанд төрүүлсэн улсын зан аргач энэ удаад 7-гийн даваанд улсын зан Баасан Доржид өвдөг хороодсон юм. 1992 оноос үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан бүхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү барилдаанд Дархан аварга Бат Эрдэнэ хамгийн олон удаа буюу 4 удаа төрүүлсэн бол Дорж Самбуугард 3 удаа төрүүлж байжээ.